Сайн байцгаана залуучдаа Вашингтон DC буюу Америкийн нэгдсэн улсын нийслэлээс мэдчилж байна. Чөлөөт их орон гэж ярьдаг энэхүү Америкийн нэгдсэн улсад монголчууд бид нар маш олоолаа амьдарч байгаа. Олон тоонууд байдаг. Ерөнхийдөө 20-25 мянган монголчууд байдаг болов гэсэн баримжаа бол байдаг. Тэгээд энэ хотоос бид бүхэн нэг чухал мэдээлэл хийхээр та бүхэндээ энэхүү видеог үлдээж байна. Онлайн засгийн газар хэмээх энэхүү санаа маань яг юу юм бэ? Энэхүү санаагаараа дамжуулаад та бүхэнд ямар шийдлийг санал болгож байгаа юм бэ? Монгол улс маань маш олон асуудлууд байгааг та бүхэн бол мэдэж байгаа. Залуучууд маань чөлөө цагаан өнгөрөх газар их ховорхон байна. Спорт, эрүүл мэнд, за мөн нийгмийн хангамжийн үйлчлэгээс ахуулаад маш олон бидний толгойг өвтгсөн асуудлууд зөндөө байгаа. Онлайн засгийн газар гэсэн санаачлагыг дэвшүүлсэн залуу байжууд би сууж байгаадаа баяртай байна. Тэгэд миний найз Отгоо үлзье. За тэгээд микрофоноо төр тишилжүүлье. Одоо бас нэг жилийн өмнө бол онлайн засгийн газар гэдэг санаачлагыг дэвшүүлж дэлхийн нийтэд суралцсан Монгол улсынхаа төлөө сэтгэлтэй, зүтгэлтэй тэр залуучуудыг бол хамтарч ажиллая гэдэг санаачлага дэвшүүлсэн. За өнөөдөр бол Америкийн нэгдсэн улсад бол манай энэ сайн баяр бол бас бид энэ ирээдүйн Монгол улсын төлөө, Монгол улсын хөгжил дэвшлийн төлөө сурсан мэдсэн зүйлүүдэд хөгжлийн хөтөлбөр болгож иргэд олон нийтэд танилцуулах, Монгол улсын засгийн газар танилцуулах, Монголын шийдвэр гаргах бүх хүмүүст ингээд дэмжүүлж, тослуулж тэнд нь ингээд хөгжлийн хөтөлбөр болгож ирээдүйн Монгол улсын 10 жил, 20 жил, 30 жилийн цаад өнөөдрийн байдлаар бол их өртөө маш их 29.7 тэрбум долларын гадаад өртөө Монгол улс байна. Магадгүй ирээдүйн 10 жил, 20 жилийн дараа бид нар энэ бүх өрөөдийг дуусгасан илүү тийм өргүү, амар тайван сайхан амьдрэх тэр ирээдүйг бүтээ гэсэн үндслээр л энэ онлайн засгийн газрыг хэрэгжүүлээ. Яагаад байж болохгүй гэж энэ хөгжлийн шийдэл яагаад болгож болохгүй гэсэн энэ бодлоор бол ингээд энэ ажлыг эхэлсэн байгаа. Энэ залуучууд Монголоо гэсэн сэтгэлтэй хэн бүхэн энэ дээр нэгдэж хамтарч ажиллаж хөгжлийн шийдлүүдийг Монгол улсдаа хэрэгжүүлэх, гаргах тэр цаг нь болсон гэсэн үндслээр тэр үзэл санаагаар бол энэ зүйл маань эхэлж байгаа. Тэгээд эхлүүлээд орхисон тэр ажил маань өнөөдөр ингээд олон болж эхэлж байна. Түүний нэг хэлбэр нь бол би энэ онлайн засгийн газартаа бол сайн баярыгаа бол урьж ингэж манай онлайн засгийн газарт хамтарч ажиллаач, Монгол улсынхаа төлөө хамтарч ажиллая гэдэг тийм саналыг хөргөлж байгаа манай сайныг бол засгийн газрын онлайн засгийн газрын хэрэг эрхлэхийн сайд буюу тэр сайдрыг менеж хийж удирдсан хөгжлийн хөтөлбөрийг хамгийн зөв шуурхаа удирч чадсан тэр сайд болооч гэж ингэж урьж байгаа, урилга өргөж байна. Баярлалаа. Монголынхаа ард түмнийхээ дуу хоолойг нэг эндрээр дамжуулж гаргая гэсэн санаачлага их ховорхон байсан. Тэгээд яг жилийн өмнө буюу 365 хоногийн өмнө гэсэн үг улсын хурлын даргаыг огцруулахтай холбоотой түүнтэй холбоотойгоор Монгол улс даяар маш том хямрал явагдаж байсан. Тэрийг би бол бодохдоо оюун санааны, улс төрийн, эв нэгдлийн хамаг зүйлийн бараг хамгийн муу зэгтээ хүрсэн, хамгийн доод зэгтээ хүрсэн цаг үе гэж, хурлын зэгтээ хүрсэн цаг үе гэж би ойлгодог. Энэ 30 жилийн хугацаанд Монгол улс маань ардчлалын хувьд, чөлөөт эдийн засгийн хувьд оргил зэгтээ хүрсэн байж болно. Түүнийг бид нар бол үгүйсгэх ёсгүй. Гэвч бид нар эдийн засгийн эрх чөлөөнд хүрсэн үгүй бол харахангүй. Тийм учраас онлайн засгийн газарт нэгдэж байгаа хүний хувьд, засгийн газрын тэргүүний хувьд Отгоо үлзье миний тавьж байгаа санал, манай багийн зүгээс тавьж байгаа санал юу гэхээр 30 жилийн дараа гэхэд Монгол улс маань 1 тэрлион долларын эдийн засгтаа болёо гэсэн саналыг тавьж байгаа. Өнөөдрийн 3 тэрлион долларын газрын баялагтай 3 сая хүн амтай тархсан монголчуудаа нийлүүлэх юм бол 10 саяула газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд 19-т орж байгаа. Дэлхийн номер 1 болж байгаа эдийн засгийн яг хажууд байж байгаа. Америк компаниудын хүсэн мөрөөддөг тэр том зах зээлийн дөнгөж дэргэд байгаа. Эдийн засаг талаас бол Хятад бол өнөөдөр хамгийн их шингээх чадвартай хөрөнгө оруулагч үндэстэн болсон. Мөн дээрээс нь хамгийн том худалдан авагч байж байгаа. Тийм учраас бид нэр зах зээлийн хувьд, бизнесийн хувьд далайд гарцтай гэж би бодож байгаамаа. Тэгээд онлайн засгийн газар та бүхэндээ 30 жилийн дараа гэхэд 1 тэрлион долларын эдийн засгтаа юм уу? 1 тэрлион долларын дотоодын нийтлэг түүнтэй магадгүй бид нар бүр 1 тэрлион долларын үнэлгээ бүхий эдийн засгтаа буюу market capitalization-ээр ярих юм бол улс гэрүү маань тэр хэмжээнд очиж чадна гэж бодож байгаамаа. Түүнтэй харьцуулахад өнөөдрийн энэ бэрхшээлтэй зүйлүүд бол юу ч биш юм. Харин тэр зэг хүртэл 30 жилийн төлгөө гаргахад залуучууд та бүхний оюун ухаан, суу бэлэг, мөн мэдлэг чадвар хэрэгтэй байна. Тэгэхээр бид хоёрыг та бүхэн голж, шилж, бэрхшээлийг харахаас илүүтэйгээр
би яаж оролцож болох вэ? Та улс их орн маань надад юу хийж чадах вэ гэж асуухаасаа урьдчилж би улс их орныхоо төлөө юу хийж чадах вэ гэж асуугаарай гэж хүсэж байна. Тэр асуултын хариулт нь онлайн засгийн газарт өөрийнхөө хувь нэмрийг оруулах юм аа.